Зэвцэн тэрэдүүтэй иргэн ирсэн хүсний тэргийн төлөвгөө гих хөтөнийхэн дараагийн бартаар олж байна. Бичлэгдгээс маань лайк болон сабскрайб дарахаа хийж бидгийн мартараа тэгээ лайк болон сабскрайб дарсан үнэн ч үзэгч нартай үнэхээр их баярлалаа. Та хэдий ачаар л одоо дараагийн бартаа илүү хурдан оруулж байгаа шүү. Тэгээ бичлэгдгээс өмнө байнга хилдэг нэг зүйлээ дахиад хэлчихье. Манга цэгийн зурагт ном.com зурагт ном цэг сайт гэсэн холбоос ороод хүссэн зурагт номоо өндөр чанартайгаар хүлээж авч уншаарай. Тэгээ аль ч холбоосоор нь орсон болно. Тэгээд өөр нэг яриад байгаа юм байхгүй болохоор шууд сурал руу орцгоё. Зөвхөн хүртээр манай хүн чин өнөөх дайгард гэсэн нөхрийг зохицуулж дууснаа да. Юутай зураглан солиход хэсэг зэргүүдийн өмнө манай хүнийг өргөмжилж угаагаар таарна. Даав нь болохоор би ч юм Фенрисийн бааран цолыг олгож байна. Ямар ч тач манай хүн дайны дараа иймхүү эзэн болж байгаа юм. Зураглал хитэн хорын өмнөрхөө шилжих бөгөөд манай хүн та нарын харж байгаагаар дайгардын нутаг дэвсгэр шууд захиргаанд байдаг газруудыг оруулалгүйгээр нийт 5 борооноос бүрдээ. Тэгээ одоо ер нь бол энэ өөрийнхөө баазыг дайгаар таанд тус тэр барьнаа гэж хэлдэг. Тэгээ ямар тач аав нь болохоор мэдээж чи хүссэн бүхнээ хийж болно. Төгсгөлд нь мэдээж хин үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй. Ямар тач танаас бол манай газруудыг нэлээ хэмжээр эдийн засгийн шарах авсан. Нөгөө юу гэх гээд өнө гэхээр чи рүүрний чулууга зараад надад нэг ч рүүрний чулуу байхгүй. Би бүгднийг нь ордны хаалган дээр дийлвэлж гисэн шүү дээ. Санаж байгаа үстэй. Ихтэй санаа битгий завдаа. Би ахад толборлоо та нарт өгнө. Зөрөлөд хэрэгэд одоо үргэлж шилжгээд манай хүн ямар тач эзэн боллоо шүү гэд энэ ч баяр нартай байж байна. Ямар тач үүнд нь бол Илен баярлах хүнд нь Белинда шүү дээ. Хардаас нь Елена хүрээд ирэх бөгөөд нэг нь цэнхэр охинтой хамт байдаг. Тэмээдэж энэ цэнхэр охин нь хэн бэ гэхээр Рэчел. Рэчел бол угаасаа Гелжоны нөгөө төрсөн охин шүү дээ. Хараад байхад Рэчел бүрэн идэрсэн юм шиг байна. Энэ бүхэн таны лаач. Ямар ч тач одоо би Фенрис эзэн болсон. Одоо манай бааз Ферж юмдэш Фенрист байх болно. Бас би та нарыг хөлсний зэрэгээр биш өөрийнхөө нууц зармаар хөсөлж авахар төлөвлөж байгаа гэд өөрөө хөлсний зэргүүдийг хэлээд амждаг. Тэгэхээр бид нэр байнгын ажилтаа болно гэсэн үг. Тийм ээ. Бас би та нарыг хүлэг батар болгож бэлтгэхээр төлөвлөж байгаа. Ингээд төрхөө нөгөө хөдийн хөлсний зэргүүдтэйг баярлуулаад амжиж байгаа юм. Та нар хүлэг батар болгох хэрэгтэй гэдгээс саяны дан чамгүй их хүч зоригоор баталсан. Та нар хүлэг батар болгох шаардлагаас ч илүү чадвартай. Дэмэдэж ийм том хэмжээний армийг байгуулахын тулд их хэмжээний мөнгө шаардлагатай гэдэг энэ Белинда хэлэхдээ тийм болохоор л бид нэр зөндөө их мөнгө хийх хэрэгтэй. Ингээл юм. Чиний би яаж байна? Асуудалгүй. Тэгэнгүүтээ Гелжоны хүмүүсээ Фенрусаа дагуулж очиод намайг очих хүлээж вэ. Та бидэнд хамт явах юм уу гэх юм. Надад явахаас өмнө очих ёстой нэг газар байгаа. Саяхан Дэгардад маш том хэмжээний дайн болсон учраас байдаг нэлээд тогтворгүй байгаа. Тэнд төрүүлж очиод асуудалд санаа тавьж бай. Чи бол миний хамгийн их итгэдэг хүмүүсийн нэг. Тийм болохоор л чамд би энийг татгаж байна. За эцэнтэй. Боломжтой яваар. Белинда, Гавар, тойр наттай хамт явна. Тэгээ хаашаа явах юм бэ гэхдээ Серион хаан тулсын Остоногийн газар нутаг руу. Далайн чанд руу явах юм уу? Хүлээгээрэй. Остон гэж нөгөө тоглоом надгагаар алдартай газар уу? Ингээд өмнөхөр гарч өгсөн залуугийн байгаа газар руу явахаар болж байгаа байхгүй юу? Ямар ч зөрөгдөд Венес руу шилжихэд Венеса чинь өнөг алхууягээд байсан дагуулж ирсэн нөхөртөө маанаас жаах өгчхөө. Тэгэх юм бол би өөрийнхөө туршиж үзэх гэж байгаа шидээ ашиглах гээд байна гэхдээ манай гэсэр ороод ирдэг. Гэсэр орж ирэнгүүтээ ирш хүчтэй байх шүү. Би чинь яаж байна? Анхны тулаан чинь байсан болохоор чиг сандарсан байхаа. Гэхдээ чиг сайн байсан шүү. Навш гэж би ч гэсэн энд байгаа юмсан. Тийм. Чийч бас сайн байсан. Өөрийнхөө үргийг сайн биелүүлсэн. Хүлээжлээ. Намайг цамхгийн эзэн болгохыг. Тэр тухайд чийч бас хамт явна шүү Альфая. Гиснэ Кавер Велинда Альфая 3-ыг дагуулад Серион хаан тулсын Остоны газар нутагт хөөдөрж байгаа юм. Тэгээ орж ирсэн газар болохоор Гаракен мөрөдөө тоглоомын газар. Энд чинь шүү дээ. Өөр амьсгал энэ өнөр зөндөө санчгсан байна. Хөөе залуу эзэнтэй. Би бодохдоо бид нар шидийн самх руу явж байгаа гэж бодсон юмсан. Тэгмэнтэй өргөдөлтөн Кавер Альфая 2-т мөнгө өгөнгүүтээ жаахан хөвжилтөд байж вэ гэд Белиндаг дагуулаад цаашаа явахаар болдог. Тэгээ ард нь үлдэж байгаа Кавер бол нилээ баярлцсан байгаа штэ. Ямар ч манай хоёр өргөдөлтөнд явж байхдаа Белинда болохоор та энд хөвжилт гэж ирсэн биз дээ. Та үнэхээр их олон ажлыг амжуулсан учраас хөвжилтгээ чинь би зөвшөөрё гэсэн. Би чамд тоглох гэж ирээгүй ч хэлсэн штэ. Би энд газар нутгийг өдөрдөх хүнийг олох гэж ирсэн. Тэр энэ мөрөдө тоглоомын газар амьдардаг юм. Тэр гараа алдаах нөхцөл байдал байгаа болохоор тэрнээс өмнө ийм газраас та мөрөдө тоглогчид тийм чухал байр суурийг өгөх гэж байгаа юм уу? Тэр гонцгой нөхцөл байдалтай байгаа. Санаа зовох хэрэггүй те. Тэр баялаг нөөц. Тийм имийг маш сайн зөксүүлдэг юм.
Түүнийг гэгтэн чамааг олсон доо Клауд муу галзуу новш гээд өнөөх мөрөд тоглоомын гараач нь ловер ашиглаж маш их хэмжээр мөнгө оллоо. Одоо чиний гарыг чинь тайрнаа гэд байж байхад нь яанда Клауд. Би ч юмд анхааруулаа үсттэй. Намайг хуураад хэрэггүй гэж. Шоогоо солиод өөр чинтэй шоох хийж гисэн байх шүү. Хуурд шоогоор ловер хийж чадахгүй штэ. Клауд. Чи ийм бүх хугацаанд зайлдж байсан бай. Ингээд өнөх залуугийн чинь хамаг булгаагийн мэдсэн гарууд түүний гарыг нь авах гэдэг байхгүй юу? Чамаа юу яриад байгаач юусоо ойлгохгүй. Би хизээч шоо өдрөг сольж байгаагүй. Чи зайлаа шитгэхгүй тоглоё гिचгээд өөрөө хийсэн үгэндээ хүрээгүй юм шүү. За. Чи мэдээгүй л байгууч. Битгий шудраг бас байсан юм шиг яриад бай. Хоёулаа бие биенийг хизээч бүрэн ойлгож чадахгүйгээс хойш. Тийм биз дээ. Ингээд хажуудаа байсан залууг наадгынхан гарыг тастаа гэсэн тушаалыг өгтөн зэрэгтэд сонирхолтой тоглоом болж байгаа л та. Яагаад намайг оролцож болохгүй гэж гэснээ манай гэсэр яг гарыг нь тасдах гэж явах үедэн зэрэгцээ түүнийг болиулчихдаг. Чи хэм бэ? Би бол Лүтэний хаант улсын Гэслэн. Барон Гэслэн. Тэгээ манай хүний нэрийг сонсон нөгөөх чинь болохоор өөр язгууртан байна гэд яг хажуудланд байсан хитэн зэргүүдэн дайргагдан зогс. Караки мөрөд тоглоомын газар тавтай морил. Өөр улсын язгууртан байна. Би тэнд ээлдгээр энэ газар хэрүүл үсгэж болохгүй гэж хэлмээр байна. Та нараа бүгдээрээ зэвсгээ болгоцгаа. Тэгээд яг энэ хууширсан газарт ямар юм хайж ирээвэ гэвтэр бос Клауд. Би чамааг аврахаар ирлээ. Тэгсэн нөгөө талд Альпойо кавер хоёр мөрөдө тоглоом тоглоод Альпойо ч бүр 1000 он аваад бүр маш их хэмжээний мөнгөний эзэн болчихсон байдаг. Тэгсэн анх удаа л бүр ийм их хэмжээний мөнгө гарсан нөгөөд чинь өдөржин шидийн бичээс зарж байж болох мөнгийг хэд дахин монголох мөнгө байна. Хамгийн сүүлд хэзээ миний зүрх ингэж хурдан цохилж байлаа. Зөрөглөл нөгөө талруу шилжгээд бэлгэнд болохоор энэ таны хайгаад байсан өнөөхөө хүн чи юм уу гэвтэн. Энэ тугуу танд хэлгээд харамсалтай байгаа ч тэгж болохгүй. Энэ залуу тоглолтонд хүндэтгэл үзүүлэлгүй зайлмих ашигласан. Тийм болохоор төлөөсөө төлөх ёстой. Зайлмих гэсэн үү? Дэгсэн өнөөх Клауд гэдвсэн нөхөр чинь шууд л хайлт инээмсгэлснэ. Барон Фенрес намайг үнэхээр гүйцлаарай. Намайг дамжих гэж таны өгсөн мөнгийг би бүгдийг нь лөөвөртөд алдчихлаа. Тэд энд ашиглаж байгаа бүх шог хариуцлага бүх лөөвөр хийлүүлгэн тулд ховын бүх зүйлийг нэгждэг. Гэхдээ намайг яг том боссод авах үед гинэ төрслөгцөн шог гарч ирсэн. Шижигтэй биш байна гэж юу? Тэр гинт юу яриад байна? Чи хийзээш манай залуу эснийг харж байгаагүй гэхдээ манай хүн болол онготой. Ингэж л хэлж байна да. Би Клаудыг хаанаас тийм их мөнгөтэй устын гайхаж байсан юм. За. Эндээ хоёр яг яаж бэбинэ танд юм. Клаудын үгэнд л итгэж болохгүй. Лөөвөрчд угаасаа л ингэдэггүй гэж юу. Нөгөө тэгүүр энэ мөрөдөө тоглоомын газар бол Бааран Останы ховийн өмч. Өөрийн тэн байр сууриас гаргаад хэрвээ та энэ асуудлыг үүсгэх юм бол хоёр улсын дипломат харьцаа маргаан болно гэж бодохгүй байна уу? Хэдүүлээ зүгээр юу ч болов юм шиг байж. Та зүгээр гэртээ харж болно. Би тэгэж чадахгүй гэж хэмээч байна. Чи чинь миний мөнгөг лөөрчихсөн мэт. Би тэгин ингэж урлаа да. Хоёуланд энэ залуу хэрэгтэй байх юм бол хоёулаа тохиролцоо хийе гэдэг. Тэгээ ямар тохиролцоо бэ гэхдээ хэрвээ манай хүн ялах юм бол энэ залууг алдсан мөнгөтэй нь авнаа. Харин манай гисэр ялагчих юм бол өөрийнхөө байр суурийг эд хөрөнгөтэй нь ав гэж хэлдэг. Тэгээ эргэн тойрны хүмүүс нь бүгд л гайхаад ийм том өрөөнд өнөөх хүн чинь хүртэл зөвшөөрж байгаа байхгүй юу? Тэгээ Клауд нь болохоор ямар учиртай болоод намааг зөөрөө тэр хоол газраас ирсэн юм бэ гэхтэн. Чамд хэрэгтэй хийнэг юм байна би. Би хамгийн сүүл хэзээ юм зөрөгтэй язгууртан гарлаа. За яах вэ? Хэрвээ чи мөрөдө тоглоомын газар иржсэн бол мөрөдө тоглох хэрэгтэй үсттэй. Ингээд тэнцэн маш том тоглол болохоор эргэн тойрны хүмүүс нь цуглардаг. Дөрөв нь болохоор айгүй энгийн. Одоо энэ хоёр тал нь шоо шидэх бөгөөд хамгийн бага тоо шидээд гаргасан хүн нь ялна. Дэ хэрвээ тэнцэх юм бол дахиж итэн. Тэгээ их энгийн шүү гэд өнөх залууч нь хамгийн түрүүнд зоо шидээд шидэхэр болдог. Замартаж эхлэе гэж нөгөөд чинь шууд л шоогоо шидэх бөгөөд нэг юм тоо гарнаа. Тэгээ мэдээж нэг юм тоо чин шооны хамгийн бага тоо учраас кранк ялах нь өстой ойлгомжтой болоо да гэж битүү шууган болно. Тэгээд энэ саяны халдсан дураагч нэг яаж ингэдэ нэг юм тоо гаргасан бэ гэдэг нь лөөвөр харж байгаа байхгүй юу? Яаж барихаас шалтгааж онгойлгодог тусгалсан аяга. Бас яаж шийдсэн нэгээр бодог хүндрүүлсэн шог хурууныхан завсар нуугаад хоёр шог солих процессыг нуухын тулд хамгийн сайнараас экстран. Өмнө нь хинч намайг барьж байгаагүй. Чи хэдэн ч удаа оролцсон гэсэн ялагддаг болноо ноён язгууртай. Тэгээ мартаж манай хүний шидэг хэлж ирэхэд өнөөх аягтай шоор нь маанага хийдэг бөгөөд хамгийн бага тоотой хүн ялна гэсэн мэттэй. Би тэг оноотой гиснэ. Өнөөх шоог нь үүр үлчгсэн байдаг.
Юу вэ? Чоо тоос болчихлоо. Тэг оноо гинэ. Тэр яаж тэгчихв? Энийг тооцох юм уу? Босс ялагчхаж байгаа юм уу? Тэг өнөөх босс нь болохоор угаасаа уурлаа шүү дээ. Бодохгүй юу? Эн чин лөөр та ямар ч ялгаа байхгүй. Чи язгууртан байж ингэж болохгүй гихтэн. Тэгвэл эн чин юу юм? Гээд гартаа нуусан байсан шоог нь олонний өмнө ил гарах гээд босс гарнаас нь шоо гараад ирлээ. Тэгэр тэр Михас байсан гэсэн үг үү гэд энэ хэдийг нь төөрөгдүүл ажиж байгаа байхгүй юу? Тоглолтод хүн сэтгэлтэй хандах. Гээд байлаа. Яач эхлээсээ бүгдийг нь мэдэж байсан юм баг та. Гиснээ хажуунаасаа шууд худаг гараад ирээд манай хүнийг алхаар завднаа. Эхнээсээ л энэ байрсан болоо. Дээр үс юм. Танхаа итгэх юм байж битгий худлаа илдэг царайлаа. Өө яана. Би чиний юу яриад байгааг юусоо ойлгохгүй байна шүү. Нэгэн тиймдэл болсных чамаг чин ална гэд манай хүн рүү дайрдаг. Дэхэн дэрсэн хідэн мэдээж манай хүнд юу болох вэ? Дээгүүрэн дамжаад өнөө халзаак руу чин дайраад ард нь гараа сэлмээ тулгаад яа за ингээд боож өгөө гэж хэлдэг. Босс Кранк. Гэсэн чин кавер болон Беленда хоёр гүрдэл өнөөх сэргийг нь тэр нэг өт. Та нар буруу хүн дээр л орлоо доо. Залуу эзэнтэй. Тэднийг яах вэ? Яг л миний хэлсэн шиг бүх мөнгөө клаудтай хамт авч яв. Чи чадахгүй. Юу гинэ? Кранк. Энэ газраа баруун Австрийн мөнгө олдог газар. Металчи казиногийн менежер. Бас хяналтын даргын байж гадаадын зуртны эсрэг тоглохдоо буулгахаа ашиглаж баригдсан. Этгэлийг нь алдсан казиногийн газар юу тохиолдох нь ойлгомжтой байсан. Хэрвээ чи дараа нь өнөөдөр болсон асуудлын тухай сөхвөл за би ойлголоо. Гэт ялцчгүй өнөө халзах гэж чин байдалд оруулах гэж байгаа байхгүй юу? Тэгээ ямар тааж клауд явцгаая гэсэн өнөө клауд нь зуухтаа даалга болчихжээ. Өндөр мэдээж Беленда нэлээд дургуутсан ойлгомжтой тэрмээ мөрөдөө тоглоом дундагч зуухтаа зогсохгүй. Бүр залуу эзэнтэй мөнгийг аваад явчихчих. Яадаг мөн таларгалгүй амтан бай. Хэрвээ бид нараа байгаагүй байсан бол гар алдах байсан биз. Өөр мөдөө тоглоомын газар руу зуухтаа байлгүй. Тэгсэл байлгүй. Бүх газрыг нийт гихтэн. Үгүй тэгэх шаардлагагүй. Би түүний хаашаа явсныг мэднэ. Тэгсэн өнөөх клауд нь зугтаж байдаг бөгөөд би ямар гарсантай итгэж өгөхгүй нэ. Тэр язгууртын хэн болоод надад тулсныг мэдэхгүй. Ягтэй надад хэрэгтэй байсан зүйлээ авчихсан юм чинь. Уучлаарай ноён язгууртаа. Надад энэ мөнгө үнэхээр хэрэгтэй. Зөрглөл 1 жилийн өмнө хурцэлжих бөгөөд Ана энийг хартаа гайхалтай байгаа үз. Мөрөдө тоглоом зөвхөн аз биш байж ялах нэг тодорхой аргатай юм байна. Хэрэв би ингэж мөнгө олоод байвал бид нэр ийм газарт нуугдах хэрэггүй болно. Хоёулаа энгийн амьдралаар амьдрах бол. Гой болооч клауд. Анна. Миний аав чиний багш чамаас болж өгөөгүй гэдгийг би маш сайн мэдж байгаа. Тийм болохоор гой. Миний бороо. Миний томжроо бас тэрийг цангаас л болж. Би түүнийг урагч болгочихсон. Тэгэн чинь яг юу болоод байгааг нь би танартаа дараа нь тайлбарлаад өгч болохоор одоо зүгээр л өргөжлүүлцгээе. Урагч Сэриум. Хааны яг тамийн эрдэмтэн. Баотоос арчуулсан охин. Анна Арчиус. Түүнийг эндээс зайлвал. Өнөө клауд гэдсэн нөхөр чинь бялга нутчихсан. Чи клауд гэсэн байхаа. Чамд 1 жилийн хугацаа өгье. Надад 2000 алт авчаар. Уулын тэр өвхөх ёстойж өгсөн. Чи үүнийг төлөвлөвөл тэр суллагдана. За тэгэхээр яг юуны төлөө манай хүн хийжээгээ туг нь ойлгомжтой Анна гэдэг охиныг аврахын төлөө 2000 алтан цаас цуглуулж аваа хүн юм байна штэ. Би чамааг утгагүй суллнаа. Зөргөл остооны ордон руу шилж нэ. Хорих байр аль хизээ дүүрч хаяа. Муусан хоолнысаа болгоос өөр шийдэггүй хоригдлоод. Хэрвээ тэдний төлбөрийг цуглуулж чадахгүй бол тэдний амьд байлгах хэрэг алга. Гисээр нөгөө Аннаг барьцаалаад аваа явдаг нөхөр ч юм байгаа байхгүй юу? Розиер 7 хоногийн дотор төлбөрөө төлөөгүй бүх хориглуудыг цаацл. За эзэнтэй. Бас эзэнтэй. Бараг 1 жил болчихооч. Тийм. Тэр урагч өх. Чи клаудаас хориг сонсноо. Үгүй эзэнтэй. Би түүний казиногийн газар мөнгө олох бүх цагаа үрж байгаа л гэж сонссон. Кранк сайн ажиллаж байгаа л тоо. Би уулын түүний гэрийн үйлчлэгчээр ашиглахаар төлөвлөж байсан юмсан. Гэхдээ урагчийн охиныг ажилд авах нэг л буруу санагдаад байна. Бусадтай хамт заазалчих. Бас клауд үүнийг мэдчих болохгүй шүү. Гэсэн чинь гадаас нэг цэрэг орж ирснээр гадаа нэг залуу ирснээ төлбөрөө төлөё гэд манай клауд ирсэн гэдгийг нь хэлдэг. Тэгээ клауд орж ирэнгүүтээ өөрийгөө 2000 алтан цосыг өгөөд чи энэ мөнгийг яаж болсон бэ? Гэхдээ би мөрөөдөө тоглоомоос олоод хожчихсан юм аа гэсэн чинь өнөөх чинь шууд л энийг авчид 20% гэдэг. Уг нэгээ цуглуулсан мөнгө болцоллоо ингээд хангаад аваад ирсэн байхад яаж байгаа юм бэ гэхдээ мөрөөдөө тоглоомоос олсон гэдэг чинь нэгээс ичгтэй байна. Тиймээс би Кранк буюу өнөө халзаакагаас лавшруулах хэрэгтэй гэд яг хөрхэн даван дээр нь манай хүн тэр үед нь ирж таардаг.
Тэгэнгүүтээ сайн ажиллаа. Тантай уулзах та байна Барон Гостон. Чи хэн бэ? Лутаны хаан тулсан Барон Гислен Фенрис. Тэгсэн ардаас нь нөгөө халзаа кийг нь кавер болон Беленда аваад ороод ирдэг бөгөөд энийг нь харсан нөгөө Осмонд нь гайхаж байгаа штэ. Надад цаа ягалж өгнө үсттэй. Дөөёйг хаалгыг нь өдөөд ингэж ороод ирсэн хүн дээр нөгөөх чи мэдээч дуртай байхгүй нь ойлгомжтой. Чи яг одоо надад хүнлээд үзүүлээ. Гэхдээ би зүгээр л энэ ч тоглох гэж ирсэн. Тэгээд танай нөхрөөс ч юм болоод Главад бид хоёр амьдралынхаа дурчууд цуглуулж ирсэн бүх хөрөнгө алдах шахлаа гэд өнөө халзаак руу бүх бурууга хийдэг. Танай энэ казинод ч байсан энэ нөхөр чинь надтай тоглоод булхаа ашиглаж баригдсан. Юу яриад байгааг чи юусоо ойлгохгүй байна. Тэгээд чи намайг яг яа гэдэг байгаа юм. Мөрөдө тоглоомын газар булхаа ашиглах нь хамгийн чухал гэж тооцогддог. Итгэл үнэмшлийг халах болгодог. Барон Гостон. Би таны Клавд бид хоёр шудрах нөхөн төлбөр өөх ёстой гэж бодож байна. Тэр яг өнөндөө тийм зүйл болоогүй гэж хэлсэн байхаа. Тийм болохоор би энийх нь үгэнд итгэхээ сайн мэдэхгүй байна. Үр дүн хүсэж байгаа бол шүүхрөөр. Надад энэ асуудал ямар ч хамаагүй. Гэхдээ тэнд хамаатай шүү дээ. Яг яаж? Таны эзэмшдэг Каракин казинод олон улсын олон язгууртан зугаацгаж очдог. Миний сонссноор тарал орлого чинь тэндээс олдог гэсэн. Хэрвээ тэр газар ловер илсэн гэдэг цуу яриад харгавал та ичих булчирхаагүйгээр язгаартнуудыг ловерлох гэж оролцсон юм шиг харагдана. Тэгээд юмс илүү сонирхолтой болно доо. Чи дэкэр булгаагаа нуухын тулд би чамд мөнгө төл гэж санал болгоод байгаа юм уу? Нөхөн төлбөр тэнд байгаа. Мөнгнөөс 2 дахин их байх хэрэгтэй шүү. Тэрнээс илүүтэйгээр Ана гарч усыг сулал. Хэрвээ түүнийг сулвал би өнөөдөр юу ч болоогүй юм шиг бай. Ойлголоо. Би энд юу болоод байгааг одоо л ойлголоо. Клауд чи юм ач мэддэггүй бүдүүлэг амт. Би чамд цааслуулах ёстой байсан имэгтэйг аврах боломж өгч явахад чи надад хариугаа ингэж төлж байна гинэ. Намайг дээрэмтгэхийн тулд өөр улсын язгууртантай хувилт таяа. Ирэх мэ. Эндэ хол байгаарэ. Тэгэхгүй бол замд саад болно. Гэ энэ хулгайч чинь бүр энэ байгаа байдлыг бүгднийг нь Клаудын буруу гэж бодоод дайраад байгаа байхгүй юу? Энэ нөхцөл байдал яаж үүснийг мэдэхгүй байгаа ч тэр бидний анхнаасаа л хамтарч байсан гэж бодоод байх шиг байна. Дамана үлхтэй Беленда. Над руу жижиг утгаад амжуулчих уу? Хэрвээ би одоо та нарыг бүгдийг нь авчих бол юу ч болоогүй юм шиг байна. Гиснэ цэргүүдтэй хандаад нөгөөдөл рүү чин дайраа гэсэн тушаалыг өгөхөд манай хүн шуудал дайрсан цэргийг нь зөксүүлжингууд та өнөөг Осмондын гарал нь хутгаа зоогооддог. Дэмэдэж одоо Беленда Кавер 2 байгаад чинь ард нь байгаа зэрэгүүд нь хүрдэл юу гэж болж чадахгүй шүү дээ. Нөгөө эрт андангуудаа тэднийг алахгүй байхыг хичээгээрэй. Гэт тэр гурав тэнцээ байсан цэргүүдийг нь амар хаан гисэн зохицуулаад гэхдээ арай жалжгүйгээр ухаан алдуулаад орхичихдог. Энэ байдлыг нь харсан өнөө Клауд нь ард нь чи яг хий юм бэ? Яагаад миний төлөө энэ хүртэл явж байгаа юм? Чамд хэрэгтэй нэг ингэсэн байхаа. Би ясандаа тултал мэдэрч байна. Ямар шалтгаангүйгээр сайхан сэтгэл гаргана гэж байдаггүй юм. Муу харгис юмтай. Язгууртан надад ийм зүйл хийн гинэ. Яг л миний хийслэнчлэн би Анаг бас мөнгө авч явна. Хэрвээ чамд асуудал байвал ингэсэн хажууд нь манай Клауд өрөөдөрч гисэн байдаг бөгөөд хэрвээ чи ингэж байгаа бол би чиний сайхан сэтгэлээс татгалзаж чадахгүй байна. Дөөрсүүлэн хэлэхдээ хэрвээ Барон Гостон чамд ямар нэгэн асуудал байвал Лутаны хаан тулсын Фенрис рүү ирээрэй. Би ядчил чамайг зоочин шиг хүлээж авна. Дараа нь харамсаж байснаас л дээр. Ингээд өнөөгч нь ялтчгүй нөгөөдөлтөг хуйлдчихж байгаа байхгүй юу? За тэгээ зурглал солиход Клауд чинь манайд хамт явж явах бөгөөд чи Анатай хамт амьдрах гээд итгэлтэй байна уу? Тийм ээ. Түүний аавыг өхөлд өргөсөн хүнээс хол бас төрсөн нутагтай байвал илүү тухтай байх. Бас би ямар түүнийг ганцаараа аварсан биш. Энэ байхад би өөрөө төлсөн мэдтэй Клауд. Тэгээд өмнө энэ хоёр жоохон асуудалтай байсан юм шиг байгаа. Тэгээд энийг нь хийдүүлээ цаашаа өргөжлүүлээд мэдчих болохоор одоо зөвхөн шууд хэлэхгүй өнгөрөө тийм ээ. Нөөр төлөө явж байхдаа манай гисэр энэ бол манай газар нутгаа гэсэн чинь өнөө Клауд чинь хүү чи нилийн баян харагдаад байсан. Гэхдээ энэ ядуу зөдөө газар чиний газар нутаг юм уу? Тийм ээ. Гэхдээ одооноос чи энэ газрыг захирах болно. Зөргөлт өнөөх Десмонд руу чинь шилж нэ. Тэгсэн гисэр. Эмилиад энэ мэдээг хурдхан дамжуул. Бид төлөвлөгөөгөө урагшлуулах болно. За энэ хүрээд өнөөдрийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та маань дараа дараагийн партиг илүү хурдан авч үзэх хүсвэл лайк болон subscribe дарахаа хийж битгий мартаарай. Өнөөдөр би chapter 48 хүртэл ярьсан шүү.
Тэгээд энэс цаашаа үргэлжлүүлж унших хүсвэл та хэд маань юу хэмэдэж байгаах манга цэг маань зурагтамцэг.com зурагтамцэг сайт гэсэн холбоосоор ороод цаашаа үргэлжлүүлээд унших боломжтой. Тэгээд энэ хүртэл нүүцэн дээр үнэхээр баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.